Сайн байцгаана уу та бүхэн өнөөдөр мэндийг үргэе манай Wheel of Fortune podcast-аас эрхлэн гаргаж буй тарot session-ийн дараагийн дугаар хурж байна. Энэ дугаараар болохоор зэрэг бит хоёр маань ерөөдөө удахгүй Валентин болгож байгаа юм байна тий. Тийм болохоор энэ дугаарыг ерөөдөө Валентинаар оруулна гэсэн үг. Тэгэхээр яг ингээд таны crush чинь тий crush та хоёр чинь бүтгэнэ үү гэд нэг single-үүдээ зориулсан бас нэг хөөрхөн уншлага байхаар байна гэж ойлгож болно. За тэгээд бас хостой хүмүүс бас сонсож болно. Хостой хүмүүс төр бас яг хосын зохицлыг бас гаргаж ирэхэр байгаа. Тэгэхээр яг тим ерөөсөө дэвтэй уншлаг болох юм аа. Тэгэхээр та яг 1 2 3 гэсэн энэ 3 сонголтоос яг аль татагдсан нэг өдрөө сонгоод тэгээд уншлага хүлээж аваарай. За нэгдүгээр дугаарыг сонсон хүмүүс уншлагтаа тавтаа морилно. Тэгэхээр хамгийн ихэнд болохоор зэрэг энэ хүзэр маань 92 бүтгэхгүй юу те. Crash чинь нэг ингээд Crash та хоёр чинь хоорондоо бүтгэхгүй гэд энэ хоёр тийм байгаа. За яг хизээ яг ингээд manifest хийвэл эсвэл яг хизээ та хоёр бүтэх вэ ч юм уу. Ямарваа нэгэн тиймэрхүү чухал өдөр нь яг хизээ байна вэ гэдгийг энэ болон энэ хоёроор үтсэн. За энэ хүзрүүд болохоор зэрэг таны тэр хүний чинь яг ерөнхий зан чанар, энэ хүзрүүд болохоор зэрэг таныг яг хэрхэн боддог вэ? Энэ хамгийн доотлох болохоор зэрэг та хоёрын яг ерөнхий зохицол гэсэн ийм ингэж хуваагдаж байгаа шүү. За тэгэхээр хамгийн ихэнд болохоор зэрэг Two of Wands гэдэг хүзэр гарч ирлээ. Тэгээ хамгийн доор нь болохоор зэрэг The Lovers гэдэг хүзэр байлаа. Вау. За тэгэхээр ерөнхийдөө болохоор зэрэг шууд яаж байгаа гадарч байгаа. Энэ хоёр нь хоёулаа тим гэдгийг илэрхийлдэг. Тэгэхээр та хоёулаа бүтэх магадлал нэлээд өндөртэй байна. Ерөнхийдөө гадаадтай холбоотой зүйл байна. Тэгэхээр та хоёр нэг юм гадаад хэлний сургалтанд ч юм уу эсвэл тиймэрхүү зүйлсээр дамжуул танилцсан байх магадлал өндөртэй. Тэгээд Lovers үзэр хайрын уншлууд дээр гарч ирсэн болохоор ерөнхийдөө нэлээд chance ихтэй байна л гэж юу нь ойлгож болно л доо. Тэгэхээр гадаадтай холбоотой байна. Эсвэл тэр хүн чинь гадаадд байдаг ч юм уу те. Эсвэл яг ямар нэгэн байдлаар чи гадаадд одоо хотсон чинь нэгэн хүн crashlаад гэж байгаа ч юм уу те. Тиймэрхүү situation байвал ерөөдөө маш их болно гэж хэлж байна. Гэхдээ ерөн нь бол ерөөдөө болно бүтнэ гэж ер нь буулаа. За тэгээд яг хизээ яг manifest хийвэлтэй хизээ үнэхээр энэ хүн над дээр ирээч гэж хэлэх юм бэ гэвэл яг first quarter moon in Libra гэд энэ байна. First quarter moon in Libra тэгэхээр keep your heart open гэж байна. Тэгэхээр яг юу гарч агаад Libra дээр хизээ ирэхээр байна. Яг тэрийг нь ерөөдөө харж агаад хүслээ битсэн дээр гэж бодож байна. Тэгэхээр энэ чинь хизээвэ гэвэл 7 сар тийм үү? Тийм. 6 сарын сүүлээс 7 сарын ихэнх хүртэл юм шиг байна.
би яг тэгж бодож байна. За дараа нь болохоор зэрэг Seven of Earth гэх энэ хоёр хүү зэрэг хоёулаа яг ингээд юу яаж байгаа. Яг хизээ гэдэг асуултан дээр дахиад ингээд тодруулж асуусан. Тэгсэн чинь Seven of Earth болон The Lovers гэдэг хүзрүүд гарч ирсэн. Тэгэхээр Seven of Earth чи яг өөрөө яг үнэндээ Virgo илэрхийлдэг бас. Тийм. Охины ортны улирал гэсэн үг. Тэгээд бас ингээд дахиад The Lovers гэх хүзрэг гараад ирсэн. Амар сонирхолтой. Тэгэхээр энэ The Lovers гэд гарч ирэхээр ерөөдөө нэлээ chance ихтэй байна гэж юу нь харж байна. За тэгээд тэр хүн чи яг ямар хүн бэ гэдэг дээр болохоор зэрэг хариулт өгөх хүзрүүд нь энэ байна. Тэрэн дээр болохоор зэрэг хамгийн их нь Five of Swords, Ten of Pentacles, Five of Pentacles, Knight of Swords, Knight of Pentacles, Eight of Cups. За тэгэхээр ерөнхийдөө эндээс ингээ харахад энэ хүн маань өмнө нь яг юм харилцаа холбоотой байсан хүн байна. Яг ингээ гэр бүлтэй байсан хүн байж магадгүй юм шиг байна. Тэгээд тэрнээсээ болж ерөнхийдөө маш их шархлаад тэгээд ерөнхийдөө явсан гэр бүлээсээ ер нь бол салсан тэм хүн байх магадлал өнтертэй гэж эндээс бол харагдаж байна. Эсвэл яг гэр бүлч гэлтгүй ерөнхийдөө нэлээ юм хайртай болцсон нэг хүн байсан байна. Яг бүр гэр бүлээ зохиоё гэж бодсон ч юм уу те. Бүр яг ингээд сүү тавьсан ч юм уу. Тийм тохиолдол байж байгаад яг зүрхийг энэ тэр хүн шархлуулсан болохоор энэ хүн явхаас өөр аргагүй болсон байна гэж эндээс бол харагдаж байна. Тэгээд түүнээс болоод бас яг ингээд хүмүүс ардуур нь их муулж одоо ярьдаг ч юм уу. Одоо цагаан сар бас болох гээд байгаа шүү дээ. Тэгэнгүүт хүмүүс чинь ингээд хүнээс ууснаар яасан тэр чинь ингээд салцсан байлаа мэлээ гэж юм сонио нэг тийм жалга довны яриа одоо гаргадаг та яг нэг тиймэрхүү ярианд ер нь бол энэ хүн өртдөг яг гэр бүлтэй байж байгаа салцсан болохоор энэ хүн ерөөдөө нэлээ хэцүү хүнд тэгээд тиймэрхүү ярианд ерөөдөө өртдөг жоохон тийм хэцүү байдаг тийм хүн байна. За тэгээд хамгийн сүүлд болохоор зэрэг The Star гэдэг хүзэр гарч ирсэн. Тэгэхээр The Star угаасаа ойлгомжтой. Үнэхээр юм амжилтанд хүрэхгүй зүнхээр мундаг чадвартай тийм хүн байна гэдгийг илэрхийлж байна. Тэгээд нэлээх тийм тайван дүлгөөхөн зан чанартай. Тэгээд бас нэг зүйл нь болохоор зэрэг яг шархалцсан үедээ яг бүхнээс цогтгийг ерөөхдөө амар хүсэж исэн, бодлогогүй шийдвэрүүд амар их гаргасан гэдгийг бас илэрхийлж байна. Тэгээд уг нь бол энэ хүн чинь яг өөрөө үнэхээр юм тайван дүлгөөн хүн ч гэсэн яг гэр бүлээсээ салсны дараа яг бүр ингээд үнэхээр өөрөө биш болцсон гэх юм уу. Яг бүх зүйл ингээд хурдан дөрөнгийн хандах гад тэгээд авах магадлал өнтертэй болсон гэдгийг ер нь бол илэрхийлж байна. За тэгээд хүн басгүй энэ хүн маань яг аав ээжтэй их хайртай гэр бүлсэг тийм хүн гэж энэс бол харагдаж байна. За тийм байна. Нэг тиймэрхүү хүн байна. Тэгэхээр The Star гарч ирсэн гэхлээр яагаад энэ хүнийг крашлаад байгаа бас The Star угаасаа тэр хэлж өгч л байгаа юм байна л да. Угаасаа крашлахаас өөр аргагүй юм шиг байна. За тэгээд тэр хүн яг чамаг эсвэл таныг яг юу гэж бодож байна вэ гэдэг дээр эдгээр хүзрүүд хариулт өгнө. За хамгийн ихэнд Fool гарч ирсэн. The Eight of Swords хамгийн доор байсан. За тэгээд Nine of Vessels, Champion of Swords. Энэ дэвшлэхгүй. Дэвшүүлж харах хүмүүсээ. За тэгээд Champion of Swords. Тэгээд The Death хүзэр гарч ирлээ. Crown of Wands. Тэгээд Six of Wands. За тэгэхээр ерөнхийдөө яг эндээс харахад таныг ерөнхийдөө маш их юм эрх чөлөөтэй дураараа гэж ер нь бол харсан байна. Энэ хүний хувьд яг та яг цааш нэрэг байсан байна гэж эндээс Death болон The Fool хүзэр хоёулаа тэгэж хэллээ. Мөн басгүй дээр Death хүзэр нь яг юу гэж хэлж байна вэ гэвэл ер нь бол таныг яг анхаарад тэр хүнийг ч амар тэгж таалагдаагүй гэдэг юм болж байгаа. Тэр хүн ер нь нэх амар тэгж танд анх нэг амар
тэгж татагдаагүй гэдгийг ер нь бол хэлж байна. Гэхдээ таныг ер нь бол бодохдоо их ухаантай, ухаалаг, алсын хараатай, хүсснээ ерөөдөө бол авдаг, мөн бас хөө хичээн жаргалтай. Тийм өөрийнхөө ямаар тэгж бахархсан, бахархууштай. Тэгээ жоохон үнэтэй юм дуртай юм уу да гэж ерөөдөө бол бас өнцгөөс харсан гэж эндээс бол харагдаж байна. За тэгээд бас яг өөрийгөө хитрхи хорж цагдаад байдаг гэж бас тэгж харддаг юм байна. Өөрийгөө ерөөдөө хит их цагдаад өөрийнхөө хүссэн зүйлийг бас заримдаа хийж чаддаггүй гэж эндээс бол бас харагдаж байна. Тэгэхээр тэр хүн тэгж бодсон байна. За яг ерөнхий байдал дээр болохоор зэрэг the Hierophant, Page of Wands, Page of Swords, Knight of Wands, тэгээд the Sun, Three of Cups, Three of Swords, the Hanged Man, тэгээд Knight of Cups гэсэн хөзрүүд гарч ирлээ. За окей. Яг ерөнхий байдлыг бол үзэхэд тойр хэрвээ үнэхээр ингэж ер нь бол бүтэн гэж хэлсэн. Гэхдээ бүр үнэхээр ингэж цаашаа ингэ явах юм бол тойр ингэ traditional маягийн хосууд болох гээд байна. Аль нэг нь гэхдээ ерөөдөө traditional буюу яг нэг нь хөдөлмөрлөөл нөгөөх нь гэрээ ажил хийгээд гэсэн ч юм уу нэг тиймэрхүү traditional хосууд бас байх гээд байна. Тэгээд бас the Hierophant гарч ирсэн та хоёр бас ингэ сургалт, семинар, их сургууль бас танилцсан байх магадлал амар өндөртэй байна. Тэгээд бас хоёр пэйжүүд гарч ирлээ. Тэгэхээр угаасаа тэртэргүй энэ хүнийг болохоор зэрэг бас танаас бас яг юм залуулаг энергитэй гэдгийг нь бол илэрхийлж байна. Ерөөдөө та хоёрыг хамтдаа байхдаа ерөөдөө нэлээх залуулаг энергитэй, хүсэл тэмүүлэл ихтэй. Тэгээд бас би биентэйгээ байхдаа сан буюу те үнэхээр ингээ өөрөөрөө байж чаддаг, үнэхээр аз жаргалтай байж чаддаг гэж эндээс бол харагдаж байна. Тэгээд бас Three of Cups гарч ирсэн. Ер нь энэ хүнийг нэлээх удаан хүлээж иж ер нь бол таа учирсан. За тэгээд Three of Swords-ыг хараад хүмүүс ерөөдөө за салах юм байна гэж бас бодож иж магадгүй. Гэхдээ үнэхээр бүр ингээ цөөхөн хүмүүсийн хувьд ер нь бол салж магадгүй. Гэхдээ үнэхээр хиллээ гэх юм бол The Hanged Man болон энэ хоёр хоёулаа зэрэг гарч ирсэн. Тэгэхээр ерөөдөө яг юу илэрхийлдэг вэ гэхлээр магадгүй та яг энэхүү secret буюу энэхүү нууцыг мэдснээр танд ер нь бол нэлээд хэцүү бас байж магадгүй. Тэрийг болохоор зэрэг яриа өөр өнцгөөс хараад үзээрэй гэж ер нь бол хэлж гин. Яг заавал яг зүрх рүүгээ ингэж тэ сэлэм зоолохгүйгээр арай өөр өнцгөөс бас харж үзвэл илүү дээр гэдгийг The Hanged Man хэлж байна. Тэгээ Knight of Cups гарч ирсэн. Угаасаа тэртэггүй яг та хоёрын сэтгэл санаа чинь хоорондоо үнэхээр сайн зохицгоор байна гэдгийг нь бол хэлж өгч байна. За тэгээд одоо болохоор зэрэг энэ хөрхөн зүрхийн хэлбэртэй энэ Oracle үзэр байгаа. Эндээсээ болохоор зэрэг та хэдэд та нартай зориулаад одоо зөвлөгөө өгье. Тэгээ зөвлөгөө яг юу байна вэ гэд тэгээд өгье. За surrender гинэ. Божуг гэж. At the times we must surrender the old before something new can enter our lives. Let go and all will work out. Гинэ. Тэгэхээр ерөөдөө шин зүйлийг угаасаа оруулж ирэхийн тулд хуучин зүйл гарах ёстой тийм үү? Тэгэхээр шин энергийг оруулж ирэхийн тулд буюу яг энэ хүнийг оруулж ирэхийн тулд та эхлээд хуучин зүйлсээ гаргах хэрэгтэй байна гэж эндээс бол гаргаж ирлээ. Тэгэхээр тавьж явуул тэгээд эднэр угаасаа тэргүү цаашаа бүтчихнэ гэдгийг бол яг энэ хүзэр маань хэлээд байна гэж би ойлгоод байна. За тийм. Тэгээд хамгийн сүүлд болохоор зэрэг яг таны сонгосон хүзэр чи яг юу байсан бэ гэдгийг одоо хэлж өгье. Тэгэхээр энэ хүзэр маань
Seven of Wands гэдэг хүзэр байлаа. Тэгэхээр яг Seven of Wands гэх хүзэр нь яг өөрөө гал халуун хүсэл тэмүүллийг илэрхийлдэг. Тэгэхээр яг ерөөдөө та хоёр бүтэх юм бол үнэхээр ингээд угаасаа Wands гараад ирсэн. Тэгээд дахиад Wands байсан. Тэгэхээр угаасаа тэртээ тэгвэл хоёрын passionate байхаар байна гэсэн үг яг. Хоёр бие биендээ үнэхээр тийм хүсэл тэмүүлэл ихтэй байхаар байна гэдгийг нь илэрхийлж байна. За тэгээд одоо шоу хаяад үзье. Тэгэхээр шоун дээрээ болохоор зэрэг яг ямархуу орд энэ давмгаалж ийнвэ гэдгийг ингээд үзье. Хамгийн ихэнд. Охин. Мэлхий. Охин мэлхийн ном гэсэн орднууд байлаа. Тэгэхээр угаасаа мэлхий буюу гэр бүлтэй хайртай тий. Энэ мэдчлэн зүсэд бас гарч ирлээ. За танд өөх яг зөвлөгөө юу байна вэ гэдэг дээр шоугаа хаяад үзье. За гадаад хэл сурвал их зүгээр байна гэж эндээс бол буулаа. Тэгээд бас гэр бүлтэйгээ илүү цаг хугацаа өнгөрөөж гэр бүлтэйгээ ярих хэрэгтэй гэж байна. Яг ялангуяа одоо сиблинг байлаа гэж бодъё л доо тий. Тэгэх юм бол сиблинг буюу үеэлүүдтэйгээ илүү цаг хугацаа өнгөрүүлэх хэрэгтэй байна гэж эндээс бол бууж байна. Тэгээд бас логог сэтгэлгээ маш их сайтай байгаа болохоор логогоор шийдэх ёстой тиймэрхүү асуудлуудаа бас шийдэрэй гэж ер нь бол буулаа. За тэгээд бас бичвэртэй холбоотой зүйл байх юм бол сайн бичээрэй. Тэгэж бас бочинаа. Тэгээд энэ хүрээд манай уншлага маань ингээд дуусж байна. Энэ хүртэл сонссон бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд Clash-тайгаа бүтээсэй тий. Тэгэж бас их бодож энэ Lovers гарч ирсэн. Угаасаа тэртээ амар хөөрхөн Star, The Sun, The Fool. Угаасаа ингээд амар их сайхан өдрөд гарч ирлээ. Тэгэхээр бүтээсэй. Тэгээ Валентины баярын хүргье. Хоёрдугаар дугаарыг сонгосон хүмүүс маань уншлагтаа тавтай морилно. Таны сонгосон үзэр чинь болохоор зэрэг King of Cups гэсэн үзэр байлаа. Ингээд King of Cups гэсэн үзэр байлаа. За тэгээд тийм үгүй юу гэдэг дээр болохоор зэрэг The Hermit, тэгээд Three of Cups гэдэг энэ хоёр үзэр гарч ирлээ. The Hermit болон Three of Cups. За тэгээд доор нь болохоор зэрэг Queen of Cups гэдэг үзэр байлаа. За ер нь бол Cups-д амар гарч ирж байна. За тэгээ бүтггүй юу гэдэг дээр ерөөдөө бол энэ хоёр үзэр хоёулаа гарч ирсэн. Тэгээд уг нь бол би нэгийг өөжээ гэдгсэн чинь хоёулаа гарч ирсэн. Тэгэхээр Three of Cups болохоор зэрэг team гэдгийг илэрхийлдэг. The Hermit болохоор зэрэг үгүй гэдгийг ер нь бол илэрхийлж байгаа. Тэгэхээр ер нь бол team болон үгүй буюу яг ингэж яачихч магадaltaй байна гэдэг ер нь илэрхийлж байна. Тэгээд бас нэг зүйл нь Three of Cups гэдэг яг ингэ жоохон удаан хүлээж иж болж магадгүй. Яг The Hermit буюу яг ганцаараа
удаан байж иж бас болж иж магадгүй гэдгийг бас илэрхийлж байна. Тэгэхээр хэрвээ нэг үзэж байгаа хүмүүс дунд яг ганцаараа маш удаан хугацаанд сингл явж байгаа. Тэгээд нэг ингээ краштай болоод тэрнийгээ бүтгэхгүй гэдэг дээр бас ингээ үзэж байгаа бол тэр хүмүүс бас бүтэх магадлал өндөртэй. Яагаад гэвэл бас The Hermit чи яг өөрөө ганцаардлыг илэрхийлдэг болохоор. Тэгэхээр бас нэг зүйл нь бас яг өөрөөгөө хувь хүн олсны дараа бас яг энэ харилцаа бүтэх магадaltaй гэдгийг бас илэрхийлж байна. За тэгээд яг хизээ бүтэх вэ? Яг ингээ хизээ манифест хийх вэ гэдэг дээр болохоор зэрэг last quarter moon in Sagittarius гэдэг үзэг гарч ирсэн. Тэгэхээр last quarter moon in Sagittarius гэхээр чинь full нь болохоор зэрэг Pisces season. Тэгэхээр юу гэсэн үг? Загсны орны улирал гэх юм уу? Амар хэцүү зүгээр Pisces гэснээр тэрийг амар бодоод байдаг юмсан дээ. Яг монголоор яг юу гэж хэлдэг вүлээ гэдгээ ч бодоод байх шиг. За ерөөдөө нэг тиймэрхүү байна. Тэгээд The Sun гэдэг үзэр гарч ирлээ. The Sun дахиад ингээд юуг нь бол би зөв юу яг хизээвэ гэдэг дээр бас асуусан. Тэгээд Empress гэдэг өдөр бас гарч ирсэн. За тэгэхээр энэ хоёр маань хоёулаа болохоор зэрэг яг ингээ хизээ гэдэг дээр бас яг ч ингээд тэр тэдэн сарын тэдэн гэж ер нь яг хариулахад бас би бэрх байдаг гэх юм уу. Гэхдээ яг үнэхээр цаг хугацаа асуу гэх юм бол Sun нь болохоор зэрэг ер нь бол 100 гэдгийг илэрхийлдэг. Тэгэхээр 100 бас яг ингээд тэ зуны хайр тэгж магадгүй эсвэл Empress гэдэг нь болохоор зэрэг яг өөрөө үйл хөдлөлтөй холбоотой байдаг. Тэгэхээр яг үнэхээр та ингээд crush-лж байгаа бол та төрүүлж бараг үйл хөдлөл хийж иж ингээд энэхүү харилцаа бас болж магадгүй гэдгийг илэрхийлж байгаа. Яг тэ эрэгтэйч байсан эмэгтэйч байсан яг та үйлдэл хийж иж ер нь бол бараг биелэхэр байна. Ягаад гэвэл Empress чинь яг өөрөө эмэгтэй хүнийг илэрхийлдэг. Эмэгтэй хүн яг өөрөө хүлээн авахыг илэрхийлдэг, хүлээхийг илэрхийлдэг болохоор тэгэхээр тухайн хүн маань Empress болсон байна гэсэн үг л дээ. За тэгээд тэр хүний яг ерхий зан чанарыг асуусан. Тэгсэн чинь Nine of Swords, Eight of Wands, Page of Cups, Four of Wands, өнгөрөө Queen of Wands. Тэгээд The Devil гэдэг үзрүүд гарч ирлээ. За тэгэхээр энэ хүн маань ерөөхдөө жоохон гонигтай төрлийн хүн бас байж магадгүй. Яг жоохон бас яг их стресстэй бас тэгж сайн амар унтаж чаддаггүй тийм төрлийн хүн бас байна. Тэгээд бас яг сэтгэл зүйн хувьд болохоор зэрэг үнэхээр яг цайлган болохоор бас хүмүүст бас жоохон ашиглуулах гэдэг тал ихтэй. Тэгэж ашиглуулснараа бас яг өөрт нь маш хэцүү байдаг. Хурдан шийдвэр гаргадаг. Хөгжилтөх дуртай, найр наадам баярт маш их дуртай, мөн бас хөө яг романтик тэгээд бас асын хараа маш их өндөртэй ихтэй тийм хүн байна гэдгийг бол илэрхийлж байна. Тэгээд бас найр наадам дуртай байгаад байгаа болохоор ямар нэгэн зүйл бас жоохон донтцсон байгааг илэрхийлдэг. Тэгэхээр тэр нь магадгүй арх тэмэгч байж болно. Тэгэхээр бас тэрийг илэрхийлж гин гэж бас эндээс харж байна. За тэгээд таныг болохоор зэрэг юу гэж бодод байна гэвэл Empress of Coins, Ace of Vessels, Five of Swords, Three of Vessels, Six of Vessels. Тэгээд The Revealer доош харсан. Тэнгүүдээ Ten of Wands доош харсан байна. За тэгэхээр таныг болохоор зэрэг юу гэж бодод байна гэвэл ер нь бол таныг нэлээх романтик хүн байна гэж бодож байна. Ер нь сэтгэл хөдлөл ихтэй хүн байна гэж бас их бодож байна. За тэгээд ер нь бас яг таныг жоохноосоо мэддэг юм шиг энэ хүн маш их санагдсан байх магадлал өндөртэй байна. За тэгээд таныг яг ардуур чинь хүмүүс яг муулж явж байгааг энэ хүн маш сонсцсон байх магадлал өндөртэй байна.
За мөн бас хөө яг таныг хитрхи хүмүүст ингэж одоо заа гэж хэлдэг. Хитрхи хүмүүст их тусалдаг, хитрхи сайхан сэтгэлтэй гэж бас их боддог. Тэгээ тэрийгэж бас ингэж яг өөрөө нуудаг л да яг тэгж боддгоо. Ер нь бол таныг юу гэж боддгоо энэ хүн маш их нуудаг байна. Тэгээ ер нь бол та хоёртой холбоотой яг өнгөрсөнтэй холбоотой зүйл бас байгаад байна. Тэгэхээр яг өнгөрсөнд яг та хоёр ямар нэгэн одоо яг анх ингээд бүр дээр үед яг анхаараа зүгээр ингээд хай сайн үг хэлдэгчээ. Тэгээд дараа нь ингээд юу ч болохгүй байж байгаа яг одоо гинт танк крашлдаг болсон ч юм уу нэг тиймэрхүү бас тохиолдол бас байж болно гэдэг бас эндээс илэрхийлж байна. За та хоёрын яг ерхий байдал дээр болохоор зэрэг The Tower гэдэг хүзээр Three of Wands, King of Cups, Knight of Cups, Nine of Wands, Two of Swords, Queen of Pentacles, тэгээд Eight of Pentacles, тэгээд хамгийн доор нь Death гэдэг үзэх байлаа. За тэгэхээр яг ерөөхдөө та хоёрын яг ерөнхий байдлыг хэлэх юм бол яг энэ хүн таны сонирхож байгаа хүн гадаад явж магадгүй байна. Тэгээд тэр нь ч гэсэн ерөөдөө танд айгүй хэцүү мэдээ бас болж магадгүй. Хэцүү мэдээ болоод тэгээд та яг за би яг энэ хүнээс болохгүй юу гэдгийг ер нь сэтгэлээ яах вэ гэдгээ бас дотор их бодолцож үзнэ гэдэг бас хэлж чинь. Тэгээд ер нь бол та хоёр яг болтлоо жоохон хүлээж магадгүй. Жоохон удаж магадгүй гэж чинь яг өөрчлөлт эслээ ер нь бол жоохон модно гэдгийг бас эндээс бол харуулж байна. Тэгэхээр энэ хүзрийн үр дүнд те яг та өөрийгөө олсноор болон жоохон удаан хугацааны дараа гэдэг нь эндээс бас ингээ батлагдаад ирчлээ гэж энэс бол харж байна би. Тэгтээ ерөөдөө бол та хоёрын яг ерхий байдал мөнгө санхүүгийн аль дээрсэн та хоёр ирээдүйдээ та хоёр яг ингээд бие сэтгэл хөдлөлийг ойлгодог тийм зүйл бол байна. Тэгтээ ер нь бол жоохон хоолын харилцаа бас болж магадгүй бас гэж эндээс харагдаад энэ яг тэгээ хоолын зайны үйлхэл бас болж магадгүй шиг байна гэж эндээс харагдаж байна. За тэгээд одоо болохоор зэрэг зүрхэн орклуудаас мессеж асууя. Зөвлөгөө асуу хийдүүлээ. Битээс зөвлөгөө өгөөч гэдэг юм асууя. Битээс ч гэж ой. Битээс ч гэж ёо. Ёо. Энэ хэсгийг хасчих юм уу те? Хасъя. Энийг гаргаж ирчээ дараа нь харуулт зүгээр юм шиг байна. Окей, за. Only time will tell гэдэг юм үзэр гарч ирлээ. Тэгэхээр цаг хугацаа л хэлж чадна юм дээ. Тэгэхээр бас их сонирхолтой. За тэгээд одоо болохоор зэрэг шооноос асууж үзье. Ер нь ямар хуу орд яг давмгаалж ийн гэдгийг эндээс бол харж үзье. Яг 2 дугаар дээр ямар энерги давмгаалж ийн. Матер Aries буюу хонь дахиад хонь гарч ирлээ. За Virgo буюу охины урт гарч ирж байна. За танд өгөх зөвлөгөө яг юу байна вэ? Асууя. Нар тав. Яг өөрөөрөө байх хэрэгтэй. Яг одоо илүү амьдрах хэрэгтэй байна. Яг өнгөрснөө бодох биш, ирээдүгөө хитрхийх бодох биш.
ирээдүйдээ зорилго тавьсан бол тэрэндээ тууштай зүтгээд тэгтээ яг одоодоо амьдрах гэсэн үг. Яг одоо байгаа жаргалтай цаг мөч тэр бүх зүйлээ мэдрэх хэрэгтэй байна гэж эндээс бол харагдчихээн. Тэгээд бас нэг сайхан ингээ кино үзмээр байвал киногоо үз. Дуусансаар бол дуусанс. Тэ яг ингээд одоо байгаагаа мэдрэх хэрэгтэй байна гэж бас эндээс бол харагдчихээн. За тэгээд энэ хүртэл сонссон бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээ Crush-аа бүтээсэй гэж бас их найдаж ин хүсчээд. За тэгээд Валентины хоёрын мэнд тэгээ гэгээ хайрын өдөр гэдэг. Да тэгээд баярлалаа. Баярлалаа. За 3 дугаар хүзрийг суулсан хүмүүс маань уншлагатаа тавтаа морилно. 3 дугаар хүзэр маань яг өөрөө The Hanged Man гэдэг хүзэр байлаа. The Hanged Man гэдэг хүзэр байлаа. За тэгээд энд Hanged Man гарч ирсэн. Энд бас The Hanged Man хадагш гарч ирлээ амар сонирхолтой. За тэгэхээр бүтгэхгүй юу гэдэг дээр болохоор зэрэг яг ерөөхдөө үгүй гэдэг хэлж гэн. Queen of Wands доош орсон болохоор ерөөхдөө бол үгүй. Хүсэл тэмүүлэл алгаа гэд хүсэл бол ерөөсөө алгаа гэдэг юм хэлж гэн. Тэгээд угаасаа ерөөхдөө бол тэргүй бүтгэхгүй гэдэг юм бол хэлжлээ. King of Swords болохоор зэрэг өөрөө хэдийгээр team гэдэг илэрхийлдэг ч гэсэн яг өөрөө бас шууд хүйтнэр үгүй гэдгийг бас илэрхийлж болдог. Тэгэхээр яг ингээд бас бүтгэхгүй байх магадлал өндөртэй байна гэдгийг эндээс бол харж байна. За тэгэхээр бүтээхийн тулд энэ харилцааг бүтээхийн тулд яг хизээ яг зөв манифест хийх вэ гэвэл Full Moon in Pisces гэж юм. Тэгэхээр энэ маань ерөөдөө охины ордны үйлрэл гэдгийг илэрхийлж байгаа. За тэгээд Lovers үзэр гарч ирсэн. Яг ингээд цаг хугацаа асуусан чинь тэгээд бас Ace of Air гэдэг үзэр гарч ирлээ. Тэгэхээр The Lovers чинь яг өөрөө хэрэг орттой холбоотой байдаг. Тэгэхээр хэрэг ортон дээр бас ямар нэгэн зүйл ихлүүлэл зүгээр ч юм шиг. Тэгээд бас Ace of Air буюу яг агаарын ортны бүх ортыг илэрхийлдэг. Тэгэхээр одоо ихрээ ортон дээр бас үзээд алтад бас буруутахгүй юм шиг санагдчихээн бол яг хүзрээ бол ингэж хэллээ. За тэгтээ ер нь бол яг тэр хүн чи яг ямар хүн бэ гэвэл The Empress гэдэг үзэр гарч ирсэн. За тэгээд Queen of Cups, Four of Swords, Five of Cups, The Hermit гэдэг үзрүүд гарч ирлээ. Хамгийн доор нь Knight of Pentacles гэдэг үзэр байлаа. За тэгэхээр яг энэ хүн маань яг өөрөө маш тайван зөвлөх хүн, тийм хүн байна. Мөн басгүй яг саяхан ямарваа нэгэн тийм хэцүү зүйл болсон бол тэрийгэ бас нэг амар тэгж мартаж чадаагүй байгааг бас илэрхийлж байна. Гэхдээ ер нь бол маш их юм тайван, тийм зөвлөн дүлгөөхөн тийм төрлийн хүн байна. Гэхдээ бас яг өөрийгөө бас сайн олж чадаагүй бас байж магадгүй. Яг бусдаа сэтэрхийх өөрийгөө одоо тусгаарлах, антисошиал зан гаргах тиймэрхүү зам бас гаргаж иж магадгүй юм. За тэгээд зарим эцэг хүмүүст болохоор зэрэг тэр crush нь ерөөдөө яг юм
энд ингэж жирэмсэн хүнийг илэрхийлж байгаа биз. Тэгэхээр гэр бүлтэй хүн байна гэдэг ер нь бол харуулж байна. Тэгэхээр зарим хэсэг хүмүүсийн crush чинь гэр бүлтэй хүн байна. Яг ингээд давтахгүй одоо хүүхдээ хүлээж байгаа хүн гэдэг ч юм уу те. Нэг тиймэрхүү бас магадлал өндөртэй байна. Тэгээ Empress үзэр гарч ирлээ. За тэгээ таныг болохоор зэрэг яг юу гэж боддог вэ гэх юм бол энд Ten of Swords, The Lovers дошоо харсан, Keeper of Vessel дошоо харсан, Four of Wands дошоо харсан, Death дошоо харсан, Champion of Swords бас дошоо харсан гэж гарч ирлээ. Тэгэхээр ерөөхдөө бол яг тэр хүнд таны гэсэн сэтгэл ер нь эндээс бол харагдахгүй байна. Ягаад гэвэл мэдхгүй яг үнэндээ Ten of Swords байгаа гэхэлэр тэр хүнд тэрхүү хангалттай хэцүү байгаа юм байна. Яг үнэндээ тийм байхад ер нь бол юм хайрын тухай бодох гэж ер нь л тэр хүн тэгж бодож байгаа. Тийм ч болохоор сэтгэл зүрх бол ерөөсөө алга, хүсэл тэмүүлэлч ер нь бол алга, оюун ухаанд нь ч ерөөдөө юу ч таны тухай тийм бодол нэг юм тэгж байхгүй. Тийм байх гэдэг нь ерөөдөө яг энэ хүн маань нэлээх өөрчлөлт донд ер нь бол явж байгаа гэж эндээс бол харагдаж байна. Яг гоо таныг бол яг маш их юм халамжтай гэсэн нүдээр бол харсан байх магадлал өндөртэй байна. Маш их юм халамжтай, тайван, зөөлхөн хүн гэхдээ бол танд нэг ямар тэгж татагдаад явж байгаа зүйл бол алгаа гэж эндээс бол харагдаж байна. Яагаад гэвэл Ten of Swords бол энэ үзрэл бүгдээрээ доошоо хараад ирсэн болохоор яг ингээд тэр хүний тухай бодол гэдэг дээр яг гарч ирсэн болохоор бас жоохон хэцүү гараад ирлээ. Гэхдээ дараа нь ингээд та хоёрын яг ерөнхий байдал яг хамт байхдаа яг яах вэ гэхлээр уг нь бол та хоёр яг үнэхээр бие бинийгээ ингээд итгээд дэмжиж явахаар бол амар сайхан хүмүүс бол байна. Тэгээд эндээс бол та хоёрыг илүү найзууд болол илүү зүгээр гэж эндээс бол харагдаж байна. Яагаад гэвэл энэ friendship-ийг бас илэрхийлдэг. Энэ бас яг өөрөө бас friendship-ийг илэрхийлдэг болохоор яг найз бол яг ингээд болохоор байна. Тэгээд арай өөр өнцгөөс хараад үзвэл бас яг яасан юм бэ гэдгийг бас тайнгид маань энд байгаа хайг юм байна. Энд байгаа хайгид маань хоёулаа хэлж өглөө. Тэгэхээр би биэндээ ингээ хэцүү багтан тусалдаг. Яг ингээд тийм хүмүүс нь бас байвал яг яасан юм бэ гэсэн өнцгөөс бас хөзрүүд хэлж өгч гинөө. Бас найзууд байсан ч зүгээр шүү. Тэг бас ингээ хэлж өгч гин. Тэгэхээр нэг тийм байна. Тийм та хоёр бас ингээд ажлаас болж уулзсан байж магадгүй. Яг ажил дээрээ бас мөнгөтэй холбоотой салбараас бас ингээд уулзсан байх магадлал өндөртэй байна. За одоо окей. За эндээс болохоор зэрэг ингээд зүрхийн хэлбэртэй хөдрөөсөө зөвлөгөө авсан байгаа. Тэгсэн чинь болохоор зэрэг reflection гэдэг чинь give each other some space at the moment, trust and have faith that all will work out for the best. Тэгэхээр би биндээ жоохон цаг хугацаа болон зай өгөө. Тэгвэл итгэл болохоор зэрэг бүх зүйл сайхнаар сайхан болно гэдэгт итгээрэй гэж хэлж байна. Тэгэхээр бас яг хөөрхөн юм өглөө хөөрхөн зөвлөгөө өглөө. За одоо болохоор зэрэг яг ямар хуу ордны хүмүүс маань энэ зохиолоод байна вэ? Ямар ордны энерги нөөцлөгд зохиолж ийн вэ гэдгийг бас ингээд харцгаая. Ном байна. Матар байна. Үхэр байна. За тэгэхээр ном, матар, үхэр гэсэн ордууд маань зохиолж байгаа юм байна. За тэгээд одоо болохоор зэрэг ерхий зөвлөгөө авъя. Окей. За тэгэхээр хурдан гэрлэж болохгүй гэдээ дахиад тэгж хэлээд байна. Амар сонирхолтой. Мөн бас хурдан шийдвэр гаргаж болохгүй. Өөрийнхөө одоо сайн бодож аваад шийдвэр гаргах хэрэгтэй байна гэдгийг бас хэлж байна. За тэгээд яг найз гэлтгүй бизнесийн одоо биш яг заавал яг гэрлэлт гэлтгүй бизнесийн түнш тал дээр бас
арай өөр талаас нь бодолцож үзүүлэхийг яасыг гэсэн төгс бас хэлээд үзлээ. За тэгээд энэ хүртэл яг сонссон үзсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд бүтэхгүй гэж жоохон сөрөг юм хэлжлээ уучлаарай. За тэгээд дараагийн уншлагаар бас хамт бай. Тэгээд угаасаа гээ хараа Валентины те өдөр тэгээд өдрийг баярын мэдээг хүргэе. Баярлалаа.